Тэгэхээр өнөөдрийн энэ бичлэгт Stand Up 2 мөсөн уулын 4 партийг нийлүүлээд 11 шаттай. Энэ дотроо 78 сэдвтэй ийм томоохон бичлэг болгож байгаамаа. За тэгээд let's go. Хэрвээ нэг хүн надаас чиний хамгийн дуртай тоглоомч нь юу вэ гэж асуух юм бол би ямар ч эргэлзээгүй Stand Up хэлэх байсан. Юун тэр Mobile Legends, PUBG Mobile Leader те. Өнөөдрийн бичлэгээр би Stand Up гэх тоглоомыг мөсөн уулын тусламжтайгаар зарим нэг нууцуд тайлбар эстрэг гэх мэт зүйлийг илүү дэлгэрэнгүй тайлбарлах зорилготой хийж байгаа. Тэгээд бичлэгэндээ оръё доо. Sandstone дээрх радио. Энэ радиог тоглогч болгон гарч байсан эсвэл мэддэг байх гэж бодож байна. Ойртох тусам чанга сонсогддог энэ радио нь Stand Up-ийн нэгэн Easter egg юм. Зохион бүтээгчид нь энэ радиог Sandstone-ийн уур амьсгал зохицно гэж үзснээр үүнийг тавьсан байдаг. Rust map дээрх тэнгэрийн өөрчлөлт. Rust нь 2018 оны 11 сарын 20-нд нэмэгдэж байсан map бөгөөд өнөөдрийн хүртэл энэхүү map нь 3 удаа өөрчлөгдөж байсан. Тэг 110, Тэг 114, Тэг 130 гэх эдгээр хувилбаруудад Rust-ийн тэнгэр нь яаж өөрчлөгдөж байгааг таад харсан баг. 144 FPS. Stand Up дээр 30, 60, 90, 120 FPS гэж байдаг ч гэсэн зарим тоглогчид 144 FPS дэвдэг. Энэ нь тоглогчдын утасны CPU юм уу, RAM эсвэл ямар нэг линк татсан байх магадaltaй гэж би бодож байгаа. Харин би одоогоор энэ талаар нэг сайн мэдээлэл олж чадахгүй байгаа. Яагаад вэ гэхээр Google-ээс хайсан бүх бичлэгнүүд нь жоохон худлаа, scam байсан болохоор энэ талаар нэг мэдээлэл олж чадсангүй. Зул сарын горимууд. Stand Up 2 тоглоом дээр 12 дугаар сараас 1-р сар хүртэл жил бүр зохион байгуулдаг ивентүүдийг хэлнэ. Энэхүү ивентийн үеэр мапууд шинэ жилийн уур амьсгал орж шинэ апдейтыг хийдэг. Уг тоглоом үүснээс хойш 7 шинэ жилийн апдейт гарсан байна. Easter egg-тэй скинүүд. Бууны скин дээр нууц Easter egg бичсэн тохиолдол тийм ч их биш. Миний олсон Easter egg бичсэн ганц буу бол энэ USP. Бууны хошуу болон бариулны хэсэгт апдейт хийзээвэ гэж бичсэн байна. Харин энэ дунд хэсэгт 2017 оны 4 сарын 17 Excel Bolt Stand Up Тэг 10-11 гэж бичсэн юуг илэрхийлж байгааг хэн ч мэдэхгүй. Year Celebration Mode. Year Celebration Mode гэдэг нь Stand Up дээр зур хугацаанд гарч ирдэг тоглоомын горимод юм. Энэ нь Deathmatch Competitive-с ялгаатай нь эдгээрийг зөвхөн тусгай ивентийн үеэр л тоглох боломжтой байдгаас гадна тоглогчдод сонирхолтой байлгах зорилготой. USP бууны нууц анимашн. USB-ийн цорын ганц нууц анимашнтэй буу бөгөөд энэ бууг инспектээр дарахад энгийн хөдөлгөөнөөс арай өөр анимашн гарч ирнэ. Энэ анимашныг гарах магадлал нь 5% юм шиг байлээ. Би нэг түрүүн турш үзсэн. Тэгээд нэрээ болд юм билээ. Halloween-ийн апдейтууд. Halloween-ийн апдейт нь 10 сарын үеэр болдог. Өвлийн апдейтайгаа адилхан мапуудаа уур амьсгал нэмэн өгч цоошин тоглоомын горимуудыг нэмдэг. Анх Survivor мод нэртэйгээр гарч ирсэн бөгөөд үүнээс хойш жил болгон Halloween апдейт тогтмол гардаг болсон. Ochpochmark. Энэ зүйл бол Stand Up 2-т байдаг зүйл биш. Зүгээр Орос татар хүмүүс иддэг үндэсний хоол байвал яах вэ? Энэ яагаад 1-р шатанд байгааг ерөөсөө ойлгохгүй байна гэснээс яагаад нэгт байгаа. 10 хамгийн доод шат руу иж болоогүй баг та. Ямар ч сан ийм Stand Up-ын Easter egg байдаг бахнаа. Province map дээрх морины хөшөө. Уг хөшөө нь Stand Up Тэг-ний 6-аас Тэг 23 хүртэл хувилбарт байдаг байсан юм. Харин энэ хөшөө одоо байхгүй. Stand Up-ос бүр мөсөн устсан байдаг ба тоглогчид үүнийг Rust гэж нэрлэдэг байсан аж. Stand Up дээрх өнгөт мессежүүд.
Stand-off-ын чат дээр энэхүү кодыг бичвэл уг текст нь ямар нэг өнгөнд хувирдаг байсан бөгөөд одоо энэ нь ажиллахгүй байгаа юм. Тухайн кодууд нь нэг иймэрхүү. Хуучин зоон 9. Зоон 9 нь stand-off тэгний 4 хувилбарт нэмэгдэж, тэг 10 хувилбарт хэсэг хугацаанд устгагдан, тэг 13 хувилбарт дахин орж ирэн, тэг 28 хувилбарт хасагдаж, зоон 7-оор солигдсон байдаг. Зоон 9 нь хамгийн алдартай мапуудын нэг байсан юм. Axel Bolt хайцсан бэ. 2 жилийн ивентийн дараа Axel Bolt-ийн хөгжүүлэгчид 6 сарын турш тэг 11 хувилбарын талаар ямар ч шинэ мэдээлэл оруулж хийгээгүй. Энийг хүмүүс шоглож уг асуудлыг Iceberg-т нэмсэн юм. M4 бууны солигдсон загвар. Тэг 11 хувилбарын үед M4 бууны загварыг одоо байгаагаас шал өөрөөр бүтээхийг шийдсэн байв. Хийсэн уг загвар нь илүү бодит хийцтэй байсан ба одоо энэ загвар байхгүй stand-off-оос устсан байдаг. Муурны Easter egg. Easter egg гэдэг нь тоглоомд нуугдсан жижиг деталь мессежүүдийг хэлдэг. Харин энэ 2 жилийн апдейт буюу тэг 10 хувилбарт Arena map-ийн terror spawn-ы хажуудах хаяганд муур байсан. Энэ Easter egg нь тоглоом хөгжүүлэгчийн профайл зурагтай адилхан байсан гэжээ. Гурван удаагийн Province Update. Province map нь тэгний 7 хувилбар дээр анх гарч ирсэн бөгөөд энэ нь 3 удаа өөрчлөгдөж байсан. Тэг 9 6 хувилбар дээр илүү том маптай болж, тэг 13 хувилбар дээр competitive дээр тоглох зориулалттай болж, тэг 13 3 хувилбар дээр бага зэрэг зүйл нэмсэн байна. UMP icon. UMP гэдэг нь stand-off-ын буу бөгөөд энэ бууг анх гарах үед буруу зохион байгуулж хийснийг янзалж засч одоогийн дүр төрхөө олсон юм. Энгийн хутганы скин. Хутга нь тэг 4 хувилбарт анх нэмэгдэж байсан ба stand-off дээр хайж болдоггүй зүйлүүдийн нэг юм. Тэг 9 хувилбараас өмнө хутга нь ямар ч скингүй байсан бөгөөд харин тэг 6 хувилбараас хойш хутга нь янз янзын скинтэй болсон байна. Өөрчлөгдсөн скриншот. Уг зүйл нь stand-off байдаг зүйл биш, зүгээр цуу яриа юм. Уг цуу ярианд stand-off-ын хөгжүүлэгчид апдейтны өмнөх скриншот, зарим нэг бууны эсвэл мапын скриншотыг өөрчилсөн гэж ярьдаг. Энэ зүйл нь яг баттай, нотлогоотой биш бөгөөд зүгээр цуу яриа гэдгийг санах хэрэгтэй. M4 Evil. Энэ буу нь одоо байхгүй, учир нь цуснууч хүчирхийлэл хэрэгслэл агуулсан гэж үзсэн учраас stand-off-оос бүр мөсөн устсан байдаг. Хожим нь хүмүүс M4 Samurai-г M4 Evil-ийн rework хувилбар гэж таамагладаг. Karambit Ancient. Karambit Ancient-ийг хизээ гарсан хэдэн голдны үнэтэй гэх мэдээлэл байдаггүй. Гэтэл энэ хутга нь гэнэт шалтгаангүй устгагдсан ба үүний дараа Karambit Bionis гэх хутга гарч ирсэн байна. Тоглоом хөгжүүлэгчид энэ хутгийг орлож Bionis-ийг хийсэн гэжээ. Хаалга тогших чимээ. Энэ нь муу адил худал цуу яриа юм. Цуу ярианд дурдсанаар бол Sandstone map-ийн апартмент хэсгийн аль нэг хаалга руу очиход хаалга тогших чимээ гардаг гэсэн байдаг. Энийг би шалгаж үзсэн болдгүй юм байлээ. Karambit Acid. Karambit Acid хутга нь мөн л шалтгаангүй хасагдсан ба дараа нь тэг 11-ийн хувилбарт Evenfall Acid Carbon гэж acid-ийг нь залгаж нэрлсэн байна. Хөгжүүлэгчид Karambit-ийн acid загварыг Evenfall буунд нэмсэн байх магадлалтай. USB Eels. USB бол stand-off-ийн нэгэн гар буу бөгөөд тухайн үед USB Genesis гэх бууны хуучин нэр нь USB Eels байсан байна. G22 Casual. G22 Casual гэх гар буу нь Furious цуглуулганд байх ёстой байсан ч устдаж дараа нь Sharp цуглуулганд эргэн нэмэгдсэн юм. Karambit Iron. Энэ Karambit Iron-ыг бол би Google-ээс хайгаад олоогүй. Харин энд Karambit Iron хотхыг ингэж тайлбарласан байсан. Karambit Iron нь үл мэдэгдэх скинтэй
эсвэл анхдагч утга гэсэн байдаг. Voice chat. Voice chat нь stand-up тоглох дундаа харилцан ярих зорилготой бүтээгдсэн байдаг. Voice chat нь тэг 8-5-д нэмэгдэж, тэг 16 хувилбарт хасагдаж, тэг 29 хувилбарт дахин нэмэгдсэн байдаг. Цонхон дээрх сүнс. Stand-up дээр хэрв та сайн зөвний балконоор харвал цонхноос нэгэн хий үзэгдэл таныг ажиглан зогсно гэсэн байдаг. Харин энэ бол миний дарсан скриншот. Бодвол энэ л сүнс юм шиг байна шүү дээ. Training outside дээрх troll face. Training outside-ын дээрээс олуулаад давхарлан өсөрч гарч барилгаас доош унах үед газар нэгэн troll face харагддаг байна. Жишээ нь энэ бичлэг шиг. Stand-up multiplayer. Stand-up multiplayer буюу stand-up нэг нь 10 сая гаруй хэрэглэгчтэй Android болон iOS зориулсан анхны аппликейшн байсан байна. Гэсэн хэдий stand-up 2-ын нэр хүндэд бут цохигдож 2018 онд уг тоглоомыг хөгжүүлэхээ болсон юм. G22 Beard. G22 Beard их гар буг гинт хасаж тун удахгүй stand-up-ын nameless цуглуулганд G22 Relic нэртэйгээр оруулсан юм. Short Dust 2. Энэхүү map нь тэг 1 тэг үйлбэрт анх гарч ирсэн бөгөөд Arms Race Deathmatch 2 тоглоход зориулагдсан map юм. Удахгүй уг map нь copyright-ны асуудлаас болж тэг 9 тэг үйлбэрт бүр мөсөн устгагдсан юм. Up Demon. Up Demon нь тодорхойгүй шалтгаанаар нэмэгдээгүй ч гэсэн дараа нь stand-up-ын Legend цуглуулганд Up Poseidon болж өөрчлөгдсөн байна. Профайл зургийг устгасан. Энэ зүйл нь мөн адил бодиттой зүйл биш бөгөөд stand-up дээр байдаг цуу ирээнүүдийн нэг юм. Уг цуу ирээнд stand-up дээр профайл зураг тавихад тоглогчдын зургийг арилгадаг байсан ба үүнийг ютуберүүдэд зориулсан гэж таамагладаг байх гэх зүйлийг уг цуу ирээнд бичжээ. AK Sport 28. AK Sport 28 гэх бон тодорхой мэдээлэл байдаггүй. Энэ бон nameless цуглуулганд хязгаарч байгаагүй ба бодлогын уг боны нэрийг AK Sport V2 хэмээн өөрчилсөн байдаг. 3 дахь биеийн харах өнцөг. Stand-up 2 тоглоомын хуучин хувилбаруудад та өгөхөд багийнхаа эсвэл дайсныхаа биеийн өнцгөөс харж чаддаг байсан. Энэ нь багт тань мэддэхүйц давуу тал олгодог байсан ч энэ зүйлийг устгаж хэвийн горимоор сольсон байдаг аж. Афбооны дурангийн толны тусгал. Stand-up дахь афбооны толь нь тусгал харуулах зориулттай биш ба тусгалыг ч үнэн зөв дүрсэлтгүй юм. Тусгал нь UFS галерейгийн хэтийн төв дээрээс үндэслэж бага зэрэг доош харуулах аргаар бидэнд харуулдаг. Харин уг зурагт province map-ыг үзүүлсэн байна. Bricks. Bricks гэх нэр нь stand-up дээр байдаггүй зүйл ба хүмүүс үүнийг Rust map-ыг оруулж магадгүй эсвэл уг map-ыг тооцоогоор хийдэг байсан тул Bricks гэж нэрлсэн байж магадгүй гэж таамагладаг. Eat. Village map-ийн City талын тэр хавьд жижигхэн бохирын хоол байдаг. Энэ нь 2017 оны Eat киноны бохирын хоолойны хэсэгтэй адилхан байв. Энэ кинод хүү уг хоолой руу цаасан заваа унгаачихдаг ба энэхүү хэсэгт хүү нэг алиалагч бохирын хоолой руу чирдэг ийм хэсэг гардгийг альдгсан байж болох юм. Харамсалтай нь энэ бохирын хоолой нь Snow Village дээр байдаггүй учраас та бүхэнд үзүүлэх боломжгүй байна. Desert Eagle Cap Morgan. Stand-up дээр Desert Eagle Cap Morgan гэх гар буг Desert Eagle Morgan болгож солисон бөгөөд Cap Morgan гар буг нь хэсэгхэн хугацаанд худалдаанд гарсан байдаг. 2017 онд Veteran медаль гараагүй. Veteran медаль гэдэг нь левел рүү орон Veteran дээр дарж тухайн XP-г цуглуулснаар уг медалийг тухайн граффиттэй зуг өгөх зориулалттай Bronze, Silver, Gold, Elite Gold, Platinum, Diamond гэх 6 медалуудыг хэлдэг. Энэ нь 2018 онд гарч ирсэн ба 2017 онд гарсан гэдэг хүмүүст зориулсан зүйл байх. Stand-up-ийн counter-terrorist хүний нүдний шилний ард юу байдаг вэ?
Та хэд stand-off-ийн уг дүрийг харж байсан л баг. Энэ дур гарснаас хойш хүмүүс нүдний шилний ард юу байдгийг сонирхон асуух болсон юм. Ихэнх хүмүүс энэхүү дүрийг сохор гисгэсэн ч Axel Bolt-ийн 3D моделийн тусламжтайгаар нүдний шилний ард нүдтэйг нотолсон байдаг. Sandstone болон Sandyard map дахь кейсүүд. Sandyard Sandstone map-ийн бие сайтад тор хайрцагнууд байсан. Хэсэгхэн хугацааны дараа эдгээр зүйл алга болсон нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Dual Veritas. Dual Veritas-ыг 5 дугаар сизон буюу Тэг 23-ыг үйлбэрт танилцуулсан боловч Тэг 6-ыг үйлбэрт гарахаар анх төлөвлөж байсан. Гэсэн хэдий ч анимашны асуудал ихтэй байсан тул нилээдгүй хойшлогдсон юм. Хөгжүүлэгчдийн өрөө. Zonius map-ийн нэг өрөөнд олон компьютертэй өрөө байдаг. Дэлгэцнүүд дээрээс та тоглоом хөгжүүлэгчдийн Facebook хуудсыг харах боломжтой. Мониторд болон орчны улмаас олон хүн үүнийг хөгжүүлэгчдийн өрөө гэж нэрлэдэг. Би энэ өрөөг олох гэж хуучны хувилбаруудаас татаж үзсэн скамд болсон. Дараа нь нэвтэлж болдог хувилбараас нь үзсэн чинь ерөөсөө тодорхой байршил заагаагүй болохоор олж чадаагүй тийм. J Commando Acid. Уг хутга нь stand-off-т хязгаарч нэмэгдээгүй ба Frosty Chaos цуглуулганд J Commando Blight хэлбэрээр нэмэгдсэн юм. Бас өмнөх бичлэг дээр Carimbid Acid тутахыг энтэй андуурсан бэлээ. Зургийг нь олохгүй байсан чинь ийм Carimbid байсан болж байгаа. Хөгжүүлэгчийн видеонд тосгоны үнэ. Village map дахь үнэ нь энэ map-ийн Easter egg юм. Stand-off-ийн хуучин хувилбарт үнэ байдаггүй ч хөгжүүлэгчийн оруулсан бичлэгэнд үнэ байсан юм. Харин энэ үнэ нь одоо болтол тоглоомд байгаа аж. Desert Eagle Sport болон Morgan. Энэ зүйлийн тухай мэдээлэл маш цөөхөн байдаг ч Stand-off 2-т бичигдсэнээр Desert Eagle Morgan-ы хуучин дизайны нэр нь Desert Eagle Sport байсан гэжээ. Map-ийн локейшнууд. Map location гэдэг зүйл бол stand-off дээр байдаг map-ууд бодит амьдрал дээр хаана байдаг вэ гэх зүйлийг тайлбарладаг. Жишээ нь Promise map нь Итали улсад, Rust Training Outside Zone 9 Arena map нь Америк улсад, Sandyard Sandstone map нь Сауди Арабид, Village map нь Герман улсад, Sakura map нь Япон улсад байдаг гэх мэтчлэн зүйлийг тайлбарладаг. Тоглоомноос устгагдсан icon. Halloween ивэнтээс өмнө Тэг 14 тэг хувилбарын үед тоглогчдын дунд 2 профайл зураг алдартай байсан. Нэг нь нийл ягаан улаан дэвсгэртэй, нөгөө нь зохиуртай тим 2 зураг байсан юм. Гэхдээ энэ 2 зураг яагаад тоглоомноос устгагдсан нь хаширхалтай. Эвгүй дуу. Энэ зүйлийг үнэн худлаа гэдгийг мэдэхгүй юм. Гэхдээ stand-off-ийн Тэг 12 5 хувилбарт зар сурталчилгаа эсвэл өөр зүйл хийж байхад хөгжим гинт тоглож эхэлдэг. Олон хүн энэ дууг stand-off-оос гардаг гэж боддог ч яг үнэндээ бусад аппликейшнаас гардаг. Энэ асуудал нь ганцхан Android дээр тохиолддог юм гэж stand-off дээр бичсэн байдаг. Stand-off 2-ын бүх хуулбар нь хувь хүнд зориулагдсан. Энэ нь тоглогч бүрийн тоглоомын туршлагын далд, ер бусын эсвэл тодорхой алгоритмын өөрчлөлтөөр өвөрмөц байдлаар өөрчлөгддөг гэсэн алдартай Super Mario 64-ийн бүх хуулбар хувь хүн зориулагдсан гэх Urban Legend-ээс санаачилсан мим юм. Яг үнэндээ Stand-off 2 нь хувь хүнд зориулсан юм байхгүй. Тоглоом бол бүх хүнд зориулагдсан өрсөлдөөнтэй онлайн тоглоом юм. Тоглоом хөгжүүлэгчдийн хуучин концепцууд. Концепц гэдэг нь юмыг хийхээс өмнө бодож гаргасан гол санааг хэлнэ. Stand-off 2 тоглоомын хуучны концепцууд нь тэгэхээр тоглоом гарахаас өмнө гарсан гэсэн үг юм. Reddit дээр Wanja техник гэх хэрэглэгч 2016 онд Stand-off 2 ингэж харагдаж байсан. Axel Bolt-ийнхны концепт зургууд гэх зүйлийг нийлүүлсэн юм. Дараах зургуудаас та
Stand-off 2-ын хуучны загварууд ямар өөр байсныг харж болно. Мэдээ. Stand-off 2-ын TIG-18 5 хувилбарын үед мэдээ гэдэг зүйлийг анх гаргасан юм. Уг хувилбараас өмнө мэдээ гэдэг зүйл байхгүй байсныг энэхүү бичлэгнээс харах боломжтой. Мэдээ гэдэг нь тоглогчдод зориулсан мэдээллийг меню дээр нь харуулдаг зүйл юм. Gaben 57. Stand-off 2 тоглоомын анхны скриншотыг Gaben 57 гэх хэрэглэгч хийсэн гэж Stand-off 2-ын фандом дээр бичсэн байна. Тийм болохоор уг зүйл нь худлаач гэж магадгүй. Gaben гэх нэр нь Gabe Newell гэх хүний Easter egg нэр юм. Gabe Newell нь Valve Corporation компани ерөнхий захирал ба Counter-Strike, Dota 2, Left 4 Dead гэх мэтчлэн олон тоглоомуудыг Valve Corporation хийсэн. Профайл зургийн катлалт. Хуучны stand-off хувилбарууд дээр профайл зургийг хүснээрээ катлж болдог байсан. Гэхдээ энэ зүйл нь stand-off-оос бүрэн усан устсан ба харин одоо профайл зургийг ийхүү сэлдэг болсон. 2017 оны 12 дугаар сарын нээлт. Origin Collection нь TIG-8 дэх хувилбар буюу 2017 оны 12 дугаар сарын 30-нд гарсан учраас энэ зүйлийг мөсөн ууланд оруулсан байх. Hexafamas. Stand-off 2 дээр энэ скин байхгүй. Гэхдээ Hexafamas нь Stand-off-ын хуучны концепт буюу Stand-off multiplayer дээр л ганц үүдэг скин. Хэрвээ та харсан бол бүх скины нэр нь Hexafamas байгааг харж болно. Бонус зэвсэг. Stand-off-ын multiplayer дээр бонус зэвсэг гэдэг зүйл байсан бөгөөд тоглогчдыг алж оноо цуглуулж авдаг байсан ажээ. (2016 оны Бэлиний танилцуулга). Stand-off 2016-аас 17 оны асуулт хариулт дээр нэгэн хөгжүүлэгч Бэлийг нэмэж байгаагаа хэлсэн гэжээ. Гэвч Stand-off 2 дээр Бэлийг 2020 онд л нэмэгдсэн юм. Анхны скриншот. Би нэг скриншот тэгээд нэг бичлэг олсон баггүй юу? Скриншот нь бол баттай биш шүү. Тэгээд 2017 оны 4 сарын 19 гэсэн байсан. Видеог нь бол би баттай гэдэгт итгэлтэй байна. 2017 оны 4 сарын 19 буюу тоглоом гарснаас 2 өдрийн дараа засагдсан бичлэг байгаамаа. AK Sport. AK Sport бууг анх зөвхөн тоглоом хөгжүүлэгчдэд зориулсан нүүн цуглуулганд оруулахаар төлөвлөж байсан. Гэсэн ч 2018 онд Furious цуглуулганд нэмсэн юм. Bang Hammer. Axel Bolt 2017 онд анх удаа Stand-off 2-ын тоглогч нарт бан өгч хэлсэн юм. Хэсэг хүмүүс үүнийг шоглон Bang Hammer хэмээн нэрлсэн байдаг. Цуцлагдсан профайл зургууд. Энэний талаар би мэдээлэл ерөөсөө олоогүй байгаа. Fandom дээр тоглоомонд хизээж нэмэгдээгүй зургуудын өөр нэг багц гисэн байгаа. Хэдүүлээ энийг зөвөр алгасчаа. Sandstone map-ийн анхны туршилтын хувилбар. Stand-off 2 тоглоомын хамгийн алдартай map болох Sandstone нь хамгийн өргөөрөөтэй шинжилтүүдийг хийсэн. Sandstone map-ийн хуучны хувилбарт А сайтад хайрцаг ургамал апартментыг хасаж сэтгээс зигзаг хүртэл орох хаалгыг сольж А болон мэдийн хоорондох тоосыг модон банзаар сольж өөрчилсөн. Тоглогчийн гар. Фандом дээр нэг зурганд бид T талын Бэлигөө тоглогчийн хутга барсан гарыг харж байна гэсэн зүйлийг бичсэн байгаа юм. Би гэхдээ олохгүй байгаа учраас дараагийн сэдв рүү орчихъя. Нэр үнэхээр зарим сэдв нь олддгүй юм билээ. Assistance. Assistance гэдэг нь Assistance медалийн бага зэрэг буруу үсгэлсэн хэлбэр юм. Assistance гэдэг нь Stand-off 2-ын медаль ба энэхүү медалийг одоо хизээж авах боломжгүйгээс гадна бонус скинтэй ч хамт ирдэггүй медаль ажээ. Уг медаль нь бронз, silver, gold, platinum,
Brilliant гэх 5 төрөл байдаг ба энэ үед эдгээр медалуудыг мөнгөөр авдаг байсан юм. Би энэ доор үнийг нь тавьчихъя. Нөөн цуглуулга. Зарим скинүүд Furious эсвэл Nameless цуглуулга гарахаас өмнө нөөн цуглуулганд байх ёстой байсан ч хөгжүүлэгчид зарим скинүүдийг Nameless цуглуулга руу шилжүүлэхээр шийдсэн бол харин бусад скинүүдийг дараа нь өөр аргаар устгасан эсвэл дахин нэмсэн байдаг. Mask. Mask нь Stand of 2 мультиплеер дээрх хамгийн алдартай зүйлүүдийн нэг байв. Дараа нь Mask гэдэг зүйлийг Stand of 2-т нэмэх гэж байсан ч энэ санаа нь хутганы скин болж солигдсон юм. Arena 2. Энэ зүйл нь бол цуу яриах аягүй өндөр магадлалтай. Fandom дээр магадгүй Stand of 2 дээрх Arena map-ийн хуучин нэр нь Arena 2 байсан бах магадaltaй гэж бичсэн юм. Тэг 2 нэг хувилбар. Уг хувилбар нь тоглох боломжгүй хамгийн хуучны хувилбар ба 2017 оны 4 сарын 20-нд гарсан хувилбар юм. Тэг 2 нэг хувилбарыг тоглох боломжгүй шалтгаан нь серверүүдийг шатдаун хийсэнтэй холбоотой. Zone 9 map-ийн цонхнууд. Zone 9-ийн хуучны хувилбарууд дээр B сайтын барилга дээр том цонхнууд байдаг. Гэхдээ энэ нь ямар ч шалтгаангүйгээр устсан юм. Boy Nasmirt. Тэрхүү орос үгийг орчуулбал Deathmatch-д ижлэгэн утгатай үг гардаг. Харин Deathmatch нь Team Deathmatch-ийн хуучны нэр ажээ. Анимейт гаргасан скин. Энээс биш бараг нэг ч зүйл бодтой биш байсан учраас бүгдийг нь цуу яриа гэд ойлгоорой. Хөгжүүлэгчдийн оруулсан нэг бичлэгэнд солонгон өнгөтэй хөдөлгөөнд P350 neon харагдаж байна. 2024 оны 12 сарын 16. Axel Bolt-ийн Stand of 2-ын тухай бичсэн анхны постны огноо нь 2024 оны 12 сарын 16 юм. Тэг нэг тэг хувилбар. Тэг нэг тэг бол Stand of-ийн альфа хувилбар. Тэг 2 нэг нь жигэн хувилбар гэх бодлоод хүмүүсийн толгойд үүсдэг. Karambit Acid-ийн геймплей. Би өмнөх бичлэгэн дээрээ Karambit Acid утгыг өрн тоглоомд нэмэг өгж хэлсэн. Харин энэхүү цуу яриан дээр энэ бичлэг яаж нийтлэгдсэн тодорхой биш. Ихэнх хүмүүс үүнийг skin changer гэж бодож байгаа гэх зүйлийг бичсэн байна. Rust map-ийн туршилтын хувилбар. Rust map-ийн хуучны хувилбарууд дээр B сайт дээр контейнер байхгүй, A сайт дээр хайрцаг байсан, A сайтын нэр нь Aria байсан гэх мэтчлэн ялгаатай.